ард түзөө үзүүлж байна. Зохиолч Жогногийн Бям сайхан. Нэгэн бүсгүй жаргалтай өдөр. Богино өгүүлэлэг. Өнөөдөр 1-р сарын сүүлийн өдөр. Жаргал бүсгийн цалин буужээ. Хотын олонх албан газрууд цалингаа энэ өдөр тавих тул өдөөс хойш дэлгүүр хоршоогоор хийсэх хүмүүсийн хөл хөдөлгөөн илэрхий ихсээд ирнэ. Цалингаа авсан хүн андашгүй. Царайд нь баяр баясал гэрэлтээд дуу хоолой нь хөхөн цолгиун болчихно. Энэ өдөр хүмүүсийн ааш зан налгаар талбун байдаг үлээ. Маргааш ч бас ийм сайхан өдөр үргэлжилж тэтгэврээ авсан настангууд ач зээгээ дагуулад үн хямдаар нь зах худалдааны төвөр бидрэн сарын хүнсээ цуглуулах гэж хэрэндээ мачина. Хүнсний үн тэнгэрт хадсныг тэд энэ өдөр мэдэж худалдагчийг нэмлээ гэж загнан уураа гаргаад эцэст нь амандчгүй хамартчгүй тэтгэврээ чамлахдаа сонгогчсон гишүүнээ юу ч хийхгүй байна гэж зүгхэхэд дагаж яваа балчрууд нь нүдээ бүлтийлхэн дуугий чагнана. Тэгээд л маргаашнаас их хотын бохомдөө бүүдгэр амьдрал 2-7 хоногийн турш хөвөрсөөр аванц цалин буухад хот дахиад л гэрэлтэнэ. Дараа нь дахин 2-7 хоног хараал хэрүүлтэй өдрүүд үргэлжилж гондуу амьдралдаа бухимдсан олонх нь өчүүхэн жаахан явдалдаж ач холбогдол өгөн шүүн хилэлцэж эцэс сүүлдээ бүтлгүйтэл гачигдал зовлонгийнхоо учир шалтгааныг хэн нэгэнд нааж уур уцаараа гаргаснаар тайтгарлыг олно. Ингэж байтал цалин бууж жаргалтай өдөр ирнэ. Сард ердөө 3 өдөр хүмүүс баяр хөөрөөр цалгиж бусад цагт хөмсгөө зангидан биенээ хажиглаж уурсах ажээ. Монголын амьдрал ийн үргэлжилж хөврөн байлаа. Жаргал ногоон халаатай тайлж үлгүүр дөлгөөд сөдөн хүрмээ авч шурдхийн өмслөө. Эмнэлгийн гэлтгэр шалтай хонглоор сурцтай гэгчин түргэн алхасаар гадаа хаалга түлхмэгц нүүр нүдгүй шавхуурдах цасан шуурах түүнийг угтлаа. Хөрмнийх нь малгайг үе ширүүсэх шуурга арагшаа шидлэхэд хүзүү өсрүү нь цас шигтэн часгийтл хайрна. Тэр бүрийд ороолтороо сайн даравч нэлгмэр малгай нь хүчтэй салхин дэрвэнэн хоош хийсч хажээ. Тэрээр байдгаараа урагшаа бүгтийгөөд нэг гараа өмнө өргөн нүрээ хуйлрах заснаас халахалж шуурга сөрсөөр эмнэлгийн хаяанд байх супермаркет руу оров. Бэлэн мөнгөний машин дээр хүмүүс дугаарлаад өөр хоорондоо найрсгаар инээмсэглэж эхний хүн рүү харч шидлэн яасан уддгийн бэ гэж дотроо адгасаар ээлжийг хүлээж догтлоно. Жаргалын ээлж ирэхэд картаа шургуулж нууц дугаараа оруулбал дэлгэц дээр 185,000 гэсэн тоо зураалаа. Совлогч байсан бол 235,000 төгрөг авахгүй юу гэж тэрүүхэн хооронд асрагчийн ажлаа голон атаархаад картнаасаа мөнгө авав. 9 ширхэг 20,000-ийн дэвсгэртээ цүнхлээд картанд үлдэх 5,000-аараа гэрийн дэрэгдэх дэлгүүрээс юм аван шүү гэж өөртөө сануулсаар бушуухан тэндээс холдов. Супермаркетын бараа үнэтэйг мэдэх тул шууд хар хорин зах орохоор автобусны буудалд зүгэллээ. Зайтай байх буудлууд дахиад л шуурга сөрсөөр баггүй туйлджээ. Бас бодол нь түүнийг өөмрүүлнэ. Автобус ирэхэд хулгайчаас болгоомжилж цүнхээ өмнөө тас тэврээд чэхэлтэн суулаа. Буйна ихчээс зээлсэн 60,000 өгөхгүй бол болохгүй. Гэрээ түлээгүй гал алдахад ёстой тус болсон. Замаараа оруулаад өгөх юм шүү. Цаана нь 120,000 үлдэнэ. За байц 3,500-аар 10 шуудаа нүүрс, 4,000-аар 5 шуудаа мод авахад 55,000 болно. Хөлсний унаанд 5,000-ыг өгөхөд 60,000 болно. 2-7 хоног галтай гэсэн үг. Тэгээд 60,000 л үлдэхэндээ. 8,000-аар 1 кг өхрийн мах, 4,000-аар 2 цовдоо авчихъя. Махаараа шүлтэй хоол, цовдоогаараа хуурах хийгээд идчихнэ. Нийлээд 16,000 болно. 60-аас хасахаар 44,000 үлдэж байна. 10 кг 1-р гурил, 3 кг будаа, 1 ургамлын тос, 3 кг төмөс, 1 кг ловон,
хагас килограмм сонгон авахд бараг 25,000 болно доо. 9,000-аар саван угаалгын унтаг 2,0-ын цаас хангалттай авч хүрнэ. Мартах нь. Хэрэглэл авах хэрэгтэй юм байна. За яадаг юм. Хямд угаалгын унтаг 300-ын цааснаас авчих юм. Тэгэхэд хэрэглийн мөнгө унана. Ингээд цаана нь яг 10,000 төгрөг үлдэнэ. Энүүгээр дараагийн цалин буудал унааны мөнгө хийчихнэ. Нэрээ картанд байгаа 5,000-аараа 2 охиноо баярлуулах юм шүү. Хөөхис дуртай юм аавг. Гэсэн бодолдоо сэтгэл хөөгдсөн жаргал өөрийн мэдлгүй болж байна шүү хэмээн хөөрцгөлсөндөө дуу алдахад автобусанд явсан хүмүүс түүн лүү гайхан харцгаав. Жаргал 3 тор дүүрэн хүнсээ дааж адан хар хорин захаас гарч дахиад л салхисүрэн хоош алхасаар 9 давхар байшингуудын хажуугаар өнгөрөн гэр хороол байх арын дэнж рүү зөвлөв. Бүүдийг тэнгэрээс цас хаялах зогссон ч үе хуйлран дэгдэх цасан хуй хазар нүүрийг нь часгийтэл ороолгох ажээ. Хүнд зүйлд мөр гарын чилж янгнаад хуйтан салхи ноолсон бэлийг нь нэвт хайрхад түр зогсон тортой зүйлээ хөлдөө төвшүүлж тавиад амрах зураа бээрсэн гараа амьсгалаараа дулаацууллаа. Тэр бүрээд түүний нүдэнд тэс чадан хүлээд цугаа охтууд нь үзэгдээд гэр өдөө бүрч адгана. Ятхад халуун амьсгал цормоос цантаад нүдэ анивчхад наалтхан тэртэй ажээ. Бэлэтэй гарынхаа араар нүдээ нухчхаад торцоо зүйлсээ барин гэр өдөө яарсаар дэнж дээр ирэв. Төвний бодлоор өөр ертөнц болох орон сууц гэр хороол хоёрыг уярын ус зайлуулах шуудуу зааглаж дээр нь барьсан бетонын гүүр холбдог ажээ. Гүүр өнгөрмөгц мянган унаа гэгдэх хуйн жижиг тэргүүд угтаж жолооч нар унаа авах уу? Ганцхан хүн аваад гарлаа шүү хэмээн ам уралтан орилолцоор тортой зүйлсийг нь авахар тосон гуйлдлаа. Жаргал тэд өд унаа авахгүй гэж толгой сэгсрэн зөрөхөд гэсээр урамгүйхэн буцаж харин нэг нь түүний хойноос энэ цаснаар хөлдөж өөх гээд алхахгүй юу гэж хараал тавьсаар хоцров. Тэрээр хамгийн ихний хашааны үзүүрт байх дээрээ хүнсний дэлгүүр, аптек, бар гэсэн хаягтай байшинтай залгаа хананд нь Солонгос комиссын хувцс гэж бичсэн жижигхэн мухлаг руу явж оров. Тэнд лангуун дээр өрөөстэй хуучин хувцсны өмнө 3 хүүхэн эргэлдэн ухаж төнхөн цамц өмд гаргаж ирээд бийдээ барьж үзэн. Энэ айтайхан ч гэмн материал муутай юм аа. Энэ онцгүй загвартай хэрнээ даавн чанартай юм хэмээн шаагалдан байлаа. Тэдгээр хүүхнүүдийн тарааж цаацсан хувцсыг эмхлэх махлаг шар авгаа хаалгаар цанх хүрэг татуулсаар орж ирсэн жаргал руу толгой дохиод. Манай хувцснууд жинхэнэ ориг шүү. Та нар захаас 20-30 мянгаар хужаа цамц аваад үсрээд сарал өмснө. Сарын дараа тэр цамц чинь бөөсдөж өнгөн гандаад захан сэмэрч хог болно. Манай хувцснууд Солонгосынх. Дээр нь брэнд их. Бараг шинээрээ үн хямд 5,000-аар ийм чанартай орчин үеийн загвартай цамц хаанаас ч авахгүй шүү хэмээн нэг амьсгалаар дурж өгнөлөө. Өнөө 3 хүүхэн голж шилж байж нэг цамц өмд аваад баяр хөөртэйгээр дуу шуугасаар гарч одов. Сайн уу баянагчээ? Таны өрийг өгье дөө. Жаахан удаачлаа. Их баярлсан шүү гэд жаргал цүнхээ ухан төрөвчнээсээ мөн гаргаж ирснэ. 10,000-ийн дэвсгэртэй халааслаад 20,000-ийн 3 дэвсгэртийг түүн өд сарвав. Мөнгийг аваад ингэртэй зүүсэн жижигхэн цүнхэнд нямбайлан хийх зураа буйнаа. Цалин чинь буугаа юу гэхэд жаргал инээмсэглэн толгой дохив. Хан төвшүүлэн тавьсан тортой зүйлс рүү тэрээр хялам хийснэ. Хүнсээ цуглуулж явна уу гэж аманда буфтнаад. Ингээд танайхаар юмнаас сорог байна уу? Үгүй мөн бүх зөрхтэй хүн юм аа. Эхнэр 2 хүүхдээ хаяад нутаг руугаа гүйчихдэг гэж хашгичв. Төвний чанга дуунаас санаа зовсон жаргал өөд рүү хялалцахад хэн сонсдг юм? Сонссон байсан ч юундаа ичдэг юм? Би тэр мөг ирвэл сарсан хоншоор дундуур нь тас зохиод хөөгöd явуулна. Өгсөн хойно 90 оронцогч бол доо гэж зөхөв.
Ажилтаа л яваа байх. Хавраас ирэх үзье гэж жаргалыг дуу муутай айгүй дуугарахад буйнаа улам гал зурч. Тэр муу ирээд яаж гээвүүл ааж. Шууд хөөж явал. Дулаархаар ирж зусчхаад өвл болмогц арилаад өгдөг хун шувуу юм уу тэр? Шувууч төрсөн үрээ орхихгүй дээ. Ажилгүй, уйхаагүй, дээр нь арх гударна гэснээ. Чамд гар хүрдгүү гэж гэнэт асуув. Жаргал толгой сэгсрээд. Эзэмссэн мэрэгчлгүй болохоор хот газар ажил олдоход хэцүү байдаг байх. Гутардаг байлгүй дээ гэд буйнаад амьдралаа ярьж баахан зовлон тоочж байгаад мөнгө зээлсэндээ дотроо баг зэрэг харамсав. Хийц. Ажил хийж чадахгүй босгоолноо. Айгүй бол чамд гар хүрдэг дээ гэж буйнаг хардангуй хэлээд түүн рүү сэжиг бүхий харав. 8 дугаар анги төгсөөд хар ажил хөөчихсөн бүхэл бүтэн нэг үе цаан чинь байна шүү дээ эгч минь хэмээн жаргал хэлэхдээ хин нэгэнд гомдсон гоморхол цээжнийх нь гүнээс огшиж хоолон зангирахыг мэдрэв. Тэдний нэг болсон өөрийгөө өрөвдөхтөө тэрхүү гомдлын гашуун шүлсийг харуулсан зайлглаа. Хиндээж гомдох вүлээ? Аав ээжтэй юу? Өөртөө юу? Төр засагт уу? Энэ нийгэмд үү? Эцэст боловсролгүй хар балгаар үүний хариултыг олж чадахгүй. Хий хоосон найдлага тийсээр амьдралд урсгалаараа хөвж яваа шүү дээ. Нүдэн дээр нь олон хүн хөвж чадалгүй живж одсныг тэр харж байсан билээ. Тарчиг амьдралдаа гутарсан хөр шайлын залуу харааж зүгсэн зурвас бичээд тоонноос өөрийгөө боомлж амиа хорлсныг. Хамар хашааных нь боломжийн амьдралтай байсан эхнэр нөхөр хоёрын бизнес бүтлгүйтэн архинд орж хүүхдүүд нь хог түн гуйлга гуйх болсныг санав. Амьдралын урсгалд живчгэлгүйхэн шиг асрагчийн ажил хийж яваадаа тэр баярлаж байлаа. Охид маань намайг хүлээгээд тэсэж ядан байгаа. Би хөдлөе дөө гэд жаргал тордоо зүйлсээ авахар тонгооход буйна түүнийг бус сургуульдаа явахдаа хаяа дулаацахаар орж ирдэг дэрсгэн хоёр охиныг нь өрөвдсөндөө санаа алдав. Тэгээд өгөөмөр зан нь хөдөлж хүлээж бай. Охиддоо энэ ноосн цамц өмдөг өгөөрэй гэд лангуун дээрээс хувцас аван эвхэж торонд хийв. Жаргал буйнаа руу самгардан харж юу хэлэхээ мэдэхгүй твдэхэд мөнгө хэрэггүй. Охидд чинь бэлэглэж байгаа юм. Ядарч яваа цагт ядарсан хүмүүс л бие биедээ тусалдаг юм шүү дээ. Амьдрал хэцүү байна гэд яалтай билээ. Бид нарыг тоох хүнч байх биш гэд шүүрс алдлаа. Жаргал тордоо юмсаа барьсаар мухлагаас гарan мянган унааны дэргэд нүүрс мод зарах авгаанаар дээр очив. 10 шуудаа нүүрс, 5 шуудаа мод авч 5,000 төгрөг төлж байж жижиг тэрэгний багааж арын суудал дээр чихэж тавиад гэр өдөө замчиллаа. Хашааны хаалганы дэргэд цас манруулан зогссон жолооч юу ч юм амдаа өгүүлсээр шуудаатай нүүрс модыг чулуудан буулгав. Сая нэг түүний юу гэж бовтнаад буйг жаргал ойлгожээ. Хайр машин хүн зөөх биш нүүрсний амбар болчихлоо гэж өглөх жолооч энд тэнд хэвдэг шуудаатай нүүрс рүү хялалцснаа шүлсээ түү гэж нулимаад хаалгаа тасгийтал хаан давхиж одов. Машины дуунаар хашаанд байх ганц гэрээс 9 орчим насны охин хөрмөө задгаалчихсан гүйсээр гарч ирээд хашааны хаалга онгойлгон ээж ирсэн дээ гой доо химэн дороод өвхцөв. Миний охин тортой юмнуудыг оруул. Ээж нь энэ нүүрс модыг хураагаатах юм гэж хэлээд жаргал шуудаатай нүүрсийг чирв. Энэ бэлэгч өмсөлтгүй боллоо шүү гэсээр жаргалыг амсгаацаар гэрт орж ирвэл хоёр охин нь цомцоод л суучихсан нүдэнд нь оч гэрэлтээд шүүгээний өмнөх тортой зүйлс рүү харц унган байлаа. Буйнагийн өгсөн тортой хувцсыг жаргал аваад "Мэ, энэ цамц гамтай өмсөрөө" гэхэд том охин нь шүүрэн авч хувцсыг гаргаж ирээд жижигийг нь дүүдээ өгөв. Өмсөж үзснээ. Цамц яг таарч байна. Өмд жаахан богинох юм гэд угаал дүрийн дээр байх жижиг толны өмнө эргэлзнээ гэнэт ханцуугаа үнэртэж. Гэхдээ энэ хувцснаас эвгүй үнэр ханхлаад байх юм гэвэл жаргал. Дарагдсан үнэр үздээ. Миний охинд гой зохиж байна. Алив тайлчих. Ээж нь угаагаад өгье гэлээ. Бага охинд хувцс арай томдчихжээ.
Охин үүнийг тоосончгүй. Шинэ хувцастай болсондоо баярлаж, түрүүхэн өлснөөс гэдсэн баслаад байснаач мартчихсан баяр хөөрт өмбжээ. Тэгээд хөөрсөн сэтгэл нь баг зэрэг дарагдсны хойно ээж надад өөр гоё юм авчираагүй юм уу? Өлсөд байна гэд ходоодод арав. Ийм гоё хувцас авчирч байхад ээжээс өөр юу нэхэд байгаа юм бэ гэж том охин дүүгээ аашилснаа хулгай нүдээр тортой зүйлс рүү сэм харав. Ээж нь дандаа хоол ундны юм л цуглууллаа. Гэхдээ та хоёртой дэлгүүр оръё гэд мөнгө үлдээчихсэн. Өөртөө сонгоод гоё юм аав гэж жаргалыг хэлэхэд охид гэлээ хэмээн хашгиралдаж нүд ирэмхийн зур гадуур хувцас өмсөд үүдэн дээр очин зогсов. Жаргал хүнсээ шүүгээнд мах цовдайгаа төчгнэн дуугарах бараг л өөртөө нас жацуу эрт цагийн хөргөгчөндөө хийгээд карта аван халаас хэмгцаа цүнхээ ханны толгоноос өлгөв. Гадаа салхи тогтож хэдийн бүрийн өмөрчээ. Тэд хөдөлцөн алхаж инээлцээр годомжны үзүүрт байх дэлгүүрийн үүдэн дээрв. Орохын өмнө жаргал ээжд нь яг 5,000 төгрөг байгаа. Энэ мөнгөнд тааруулаад та хоёр юм аваарай гэж яаран хэлж амжив. Бага охины дэлгүүрлөө ормогцоо урд зүгийн гоё чамин эрэмэра элдв янзын чихэр бох га өрсөн шилэн лангуу руу гүйн очоод эргэж гар даллан ихчээгээ дуудав. Шилэн хоргон дох зүйлсийг харж хэсэг зогсноо бага охин. За би авах юмаа сонгочихлоо гэд ээж рүүгээ харахад жаргал аваа миний охин гэв. Охин лангууд ирлэн зогсох худалдагч хүүхний онигор шар нүд рүү хулгангүй хараад энийг бас энийг авъя гэлээ. Худалдагч бүсгүй заасан зүйлийг нь аван 150-ийн наалддаг зурагтай бох 300-ийн боговчин га 100-ийн эрттэй чихэр нийлээд 550 төгрөг гээд лангуун дээр гаргаж тавив. Жаргал охиныхоо авсан юмыг хараад дотроо өмөлзөж хариугүй уулчих шахснаа арай гэж бие барин нүүрэндээ инээмсэглэл тодруулж миний охин өөр юм нэмж аваач дээ. Энэ гоё жигэнмэг байна. Цэлцэгнүүр байна. Авах уу гэхэд охины нүд гэлэлзэн тгий гээд бушуухан толгой дохлоо. Чи юу авах вэ гээд том охин лууга харвал охин та өөрөө мэдээд авчих гэв. Жаргал энэ дээр нэмээд 2 коробко жигэнмэг 2 цэлцэгнүүр өгчих. Нийлээд хэд болж байна гээд халааснасаа карта гаргав. Худалдагч тооны машин дээр цогсноо 5,550 төгрөг болж байна гээд октод руу харан хуурай инээмсэглэв. Эндээс 5,000-ыг уншуулчих. Энд задгаа 550 төгрөг байгаа гээд жаргал халаасаа ухан баахан 150-д гаргаж ирэхдээ автобусны мөнгө хэмээн хадгалсан 10,000 төгрөгөө унагчихв. Үүнийг харсан том охин нь ээж та мөнгөө унагчихлаа гээд шүүрэн авахад жаргал сандран доош тонгоосноо охиныхоо гарт байх 10,000 төгрөгөө хараад тайвширч. Миний охин сайн барьж вэ? Ээж нь энэ задгай мөнгөө тоолоодохыг гэлээ. Яг 550 төгрөг байна шүү гэж баярлан дуу алдаад худалдагчид мөнгөө өгөн картан авлаа. Охид жигэнмэг цэлцэгнүүр бохоо гартаа тас атгачаад дэлгүүрээс гармагцаа гэр өдөө яаран гуйлдав. Харсны хойно том охин нь гамнаж идээрээ төрүүлж дуусгачаад надаас гуйгаад байдаг шүү гэж дүүдээ анхааруулад жигэнмгээ задлан нэг ширхгийг аваад буцаан хувив. Жаргал будаатай хуурах хийлээ. Хоолоо аяглах зураа гинэт 10,000 төгрөгөө санаж. Миний охин ээжийнхээ автобусны мөнгийг өгөөдөх мартчихсан шүү гэхэд охин хүрмээ ухаад байхгүй байсанд өмднийхөө халаасыг эргүүлж тойруул нэгж гарав. Тэгээд надад байхгүй байна. Би танд өглөө гэж твдэн хэлэхэд жаргал бүхэл халаасаа ухаж үзээд олсонгүй. Би чамд дэлгүүрт барьж вэ гэд өгөө үсттэй хэмээн бачимдан орилоод санах гэж сандал дээр лагхийн суулаа. Дотор нь харанхуйлаад ирэв. Цалин буусны маргааш хэнээсээ мөнгө зээлнэ. Ичмээр юм. Ядаж байхад маргааш яаж ажилдаа очно? Буйнаа ихчийг хүлээвэл мөд ирэхгүй. Ажлаасаа хоцорно. Сая дэлгүүрээс авсан юмаа буцаах уу? Гэж бодоод охид руугаа харвал ад хэдийн задлаад талыг нь идчихсэн байлаа. Маргааш яана. Ажлаа тасдуулах халагдана да.
Ажилгүй болчихвол яаж ам зогоох юм бэ гэж бодох бүрийд цээжинд авчдаж, нүдэнд нь нулимс цээлгэнэн шаналж бачуурсандаа өмнөө суух том охиноо өөрөө ч мэдлгүй тасхийд лаалгадаад. Өнөөдөр хоол идэхгүй шүү. Чи хэмээн багтран хашгирснаа өвөр дээрх хөрмөө орлуу чулуудлаа. Охины нүдэнд нулимс гүйлгэнээд ирэв. Хазраа барин шуугтнах охин чимээгүйхэн орлуугаа очиж цаашаа харан хөвтгöd мөрөн чичигнэн байлаа. Жаргал уруулаа өмөлзүүлэн охин өөдөө хялам хийгээд толгоогоо ганцаглан дуугүй хором сув. Дүүн хоолоо хэд халбагцнаа би цадчихлаа гэж дуулдах төдий бовтнаад эгчийнхээ хажууд очин ээжийнхээ нүдийг хариулж байгаад мэ гэж шивнэн нэг ширхэг цэлцгнүүр гарт нь атгуулв. Жаргал төмпөнгийн талаар ус хийгээд зуухан дээр халаахаар тавив. Тэгээд буйнагийн өгсөн хувцснуудыг хуман авч овоолоод гадуур өмдөө тайлан дэрэгдэн тавилаа. Сэтгэлд нь гагц маргаашийн тухай бодол эргэлдэж, юу юугүй хуршүүчигээ амьдралын урсгалд живчих гэж байгаа юм шиг санагдан дотор нь салгансаар байхажээ. Ус халмагц зуухан дээрээс авч угаалгын унтаг хийгээд өмдөө дүрэн бацтал өндөгнийх нь үзүүрт жижигхэн хатуу зүйл тэмтрэгдэв. Арын халаасаа ухтал 4 нуглан эвсэн 10,000-ын дэвсгэрт гараад иржээ. Хямгадахдаа л нуглаад жижиглээд халаасандаа хийчихсэн ажээ. Гэрийнхэн тооноор нар гэрэлтэх шиг сэтгэлэн цэлмэд явчихв. Энд л байна шүү дээ гэж жаргал уулгалцснаа. Мөнгөө ээж нь арийнхаа халаасанд нуглаад хийчихэж гэж хөөр баяртайгаар дуугарахад охин үндийн суугаад би танд өгсөн л байгаа эзтэй гэж хоолой цахирдуулан гомдолтой нарахгүй өгүүлв. Жаргал охин лугаа очин зулаагны элүүтэй за ээжигээ уучлаарай да гэд хатар дээр шовхыг л үнслээ. Дүүн эгчээ хоёулаа хоолоо идий гэд түүний гараас өгзрөв. 10,000 төгрөгөө олсон жаргал бүсгүйд өнөөдөр туйлын жаргалтай өдөр нь байлаа. Зурагтаар миний ардын сэтгэл цагаан мишээх царай нь итгэл дүүрэн химэн нэгэн эр уянгалуулан дуулах ажээ. 2016 оны 1-р сарын 17 хашгиран номноос